За бүгдээр нь орой минь. Бүгдээр нь орой минь. Yeah, Aza is back. Амьдралд чинь над жаргал бэлгэлэхээр ирлээ гэж. За. За тэгэхээр би өнөр унтах гэж байлаа. Тэгээд одоо нойр хүртгүү тэгээд юу хийж байгаа гэхээр бичлэгээ хий гэж бодлоо. Тэгээд энэ микрофоноо би болохоор яасан хгүй юу. Хавар авсан юм аа. Тэгээд хавар авснаас хойш нэг ганц хоёр л оролцсон баг. Тэг ерөөс ашиглаагүй байхгүй юу. Тэгээд микрофоныхаас ичдээ үзгээд энэ бичлэгээ хийж байна. Тийм бараг л яг анх удаагийн амар камерснаа дарах юм байна. Анх удаагийн маань ийм микрофонтой бичлэг болж таарлаа. Тэгээд цаашдаа бас бүгдээрээ олон бичлэгээр сайхан уулзгалнаа. За тэгэхээр өнөөдөр ямар сэдвийн талаар ярилцах вэ гэхлээр одоо би юм хоёр ном байгаа байхгүй юу? Нэг хоёр номны талаар. Гэхдээ энэ номыг бол зүгээр л уншаад эхэлж ийсэн. За нэг нь болохоор Нойрны шинжлэх ухаан гэдэг ном байгаа заяа. За нөгөөх нь болохоор сэтгцийн асуудлууд гэдэг юм шүлгийн ном байгаа. Жижиг. За тэгээ ер нь айгуу тийм сэтгэл зүйн холбогдлолтой номнууд байгаа байхгүй юу? Тийм яагаад ийм номнууд надад ийм номнууд их байдаг? Яагаад вэ гэвэл би өөрөө сэтгэл зүйч мэргэжлэр төгссөн байхгүй юу? Сая 25 оны хавар сэтгэл зүйч мэргэжлэр төгссөн хүн байгаа. Тийм байгаа. За тэгээд юуны талаар ярих вэ гэхээр та гэдэгтэй гоё дараа нь комент дээр хэрвээ тэ үзэж мүзээд явал гоё бичлэгний санаа тэ ингэвэл гоё юм шүү, тэгвэл гоё юм шүү нэтрэд хэлж болно. Би бол нээлттэй тэр бичлэгийг бол хийх болно. Мэдээж. За тэгээ энэ айгүй сонирхолтой байна. Би гэхдээ энэ ном манай найз бэлгэлжсэн байхгүй юу? Ноно бэлгэлжсэн сэтгцийн асуудлууд гэдэг. Танаа найз ч угаасаа мэдрэл мэтэй гэдэг юм ном бэлгэлсэн болоо яасан бэл мэдгүй. Тэнгүүтлээ энэ дээр болохоор ингээд айгүй хөөрхөн шүлгэнүүд байгаа байхгүй юу? Тэг энийг гоё бүгдээрээ уншицгаа гэж бодлоо. Айгүй interesting. Батхуугийн Бат Заяа гэдэг хүний ном юм байна зөө. Улаанбаатар 2023 оны хэвлэлт. Тэгээд микийн нэвтэйхэн яачмарх юм. Тавьчмаарч юм шиг барьчмаарч юм шиг ямарч юмтэй. Ихтэй ямар сонирхолтой минь нэрээ үе. За гоё гарчигтайгыг нь унши тэ. Гоё зөвөн уншнаа. Би ч бас багта драмын дугуултанд явж ирсэн бач гэдэг ш. Ер нь нэг тийм урлагт тал руу амар дуртай. Спортод ч бас айгу дуртай. За тэгээд дараа нь бас өөрийгөө танилцуулах видеос хийхлэвтэй. Хийх бэлгүүтэй гэж нас хийхлэвтэй та гоё сэтэл өгвөл. За би ямар сонирхолтой. Асуудал 1 гэдэг гарчигтай юм байна заа. Энийг унш. Жижигхэн сэтгэлтэй, жижигхэн итгэлтэй, гэхдээ том амтай юм. Тэр том ам нь жигтэйхэн яншаа, жигтэйхэн хашгичаа хэрн үлдэх үггүй. Хүндлэлгүй юм, тусгүй юм. Зориг итгэл хүсэл тэмүүлэлч дэрэгдэн мохож мэдхээр юм. Аттал аратан шиг аюулын хурц хумстай юм. Гэрийнхэн хаалгатай адил толгой тархин хаалттай, цоочтой юм. Хүн шиг харагдавч хөөх юм болоогүй л байна да. Хүлээх найдах зүйлч харагдахгүй байна. Жижигхэн зүрх, жижигхэн үнэмшил, жижигхэн бодлынхан дэргэд томоос том жигүүрт амтан байна гэдэг хэцүүхэн л байна да. Гинэ бас бодууштай юм. Аах уу. Ихтэй жоох ойлгосонгүй яснаас. Бодууштай юм. За өөр ямар шимэгч нэртэй шүлгэн заяа. Тэгвэл дээр талийнх нь нэг тийм ишлэлх шиг байна. Энэ доройхон тэнгэрээс юу ч унаж мэднэ. Оногдох юм шүү гэж лавгдуулам гинэ. За. Одоо шүлгийн хэсэг нь урд урдынхаас хүйтэн өвөл юм аа. Тэр тусам нь уран хаврыг үзэх юм шүү.
Уртын замд осгохгүй тулд салхи аван урд яваа хүнээс зориуд сууж үлдэх юм шүү. Байдгаа тавьж туулчгаад царайчлахгүй тулд байсан ч байхгүй гэд гүрийх юм шүү. Балаг тарьж гай болж мэдэх нөхдийг барьцтай сэгсэрчгээд ганц сайн бусгах юм шүү. Хайртай дуртай гэд хараагаад ирэхт нь хамаг сэтгэлийг нь шимэх юм шүү. Халамж хайр нэхвэл хэвтэрт оруулаад халуун бүлийн жин тавиад арилгах юм шүү. Амьтан хүн юу гэх нь хамаагүй арга ивийг нь олоод амьдраад л байх юм шүү. Амталж идэх ёстойгоос аль болох ахиухан илүүхэн хүртэх юм шүү. Хорвоо хатуу хувирж өөрчлөгдсөн нь л үлдэнэ. Хоолоо сайн идэх юм шүү. Хоног өдрийг аргацааж байгаад сайн сайхныг нь хогс орчоод л тонилох юм шүү. Хатуу хөхтэй чааж байна. Хүй, нопши гэдэг шүлэг юм уу? Нопши энэ аягүй гоё юм байна. Энийг уншиж мөтэн. Нопши. Нэг нопш. Энэ нөгөө галтартай шүлэг шүү дээ. Би нэг мэдх юм байна. Шүлгээ эхлэхийн өмнө бүгднээс сайхан дундуур өгчээ. Энэ гоё шүлэг байна. 1 новш, 2 новш, 3 новш, 4 новш. Нэмээд ял болсон үүрэг новш. Новш. Эцэг нь новш, эхэн новш, новшоос новш, төрсөн нь новш. Энд 1 новш, тэнд бас новш, энэ хот новш. Жинхэнэ новш. Чи ч намайг бийж гэсэн, би ч чамайг бийж гэсэн. Чич бийж. Бичс өөрийн төрсөн хотоо бийж гэсэн. Хайрн новш, хамт амьдрах охин новш, хаман новш, хамт туулах зам нь новш. Яна нэмээ гайхаж байгаа хта нөгөө өрөөд. Ажлын новш, дарган новш, цалин новш, ар гэр ахуй новш, амин зурган новш, би новш, сэтгэл новш, бид бол новш. Бид новш учраа бичиж буй шүлэг новш. Новш. Новшиг новш. Новшиг новш. Новшид новш. Новшиг новш. Новшоос новш. Новшоор новш. Новчтой новш. Новш мэт новш. Новшруу новш. Новшиг новш. Стэй гоё шүлэг байна. Ууртаа үедээ уншмаар юм шүү. Новш гэж байж юм шүү. Гэтэ ялч бол нөгөө сэтгцийн асуудалтай хүний л бичсэн шүлэг байна л та. Жохон депресстэй байсан юм болов чавс үрх юм. Тэгэл хотлолтой ер нь л бүх юм новш санагддаг нүнэ. Худ бой гэдэг шүлэг байна. Энэ шүлгийг fuck boys зориул. Томс бол хэлбэр юм. Эхний хундгыг хэлбэрийн төлөө. Томас Харди, Тед Хагас гэж унших юм болоо. Хаажс ялгагдах юмгүй. Хоёр дахь хундгыг ондоошл өөр байхын төлөө. Томас Элиот, Эзра Паунд, Сергей Есенин 3 дахь хундгыг нөхөрлөлийн төлөө. Толгоогоо цар дээр тавиад ойлгож байна уу? 4 дахь хундгыг түүнээс цаашхыг Caravaggio юм уу? Уучлаарай найзаа. Эрүүл мэндийн төлөө уухгүй юм уу? Эсвэл зүгээр л сайн сайхны төлөө. Энд бид хоёроос өөр хүн алгал юм шүү дээ. Ойлгож байна уу та энэ сайн шүлгийг? Би ч бас айгу шүлэг мөлөг бичдэг байсан байхгүй багтаа. Шүлэг зохиодог байс. Айгу хөрх юм биччихнэ цаачмас. Байдаг байсан. Тэгээд тэгсэн чинь саяныхын жоохон лайхсан бас next level юм ойлгохор шүү те. Next level. Бидний өвчний төвх гэнэ. Тэгээд хэдэн минут болж байгаа? 9 минут та. Тэгээ одоо бас бичлэг эдитлэн гэж бас хар ядаргаах та тий. Бараг эдитлэхгүй шууд хийж өгөх юм бичлэгийг. Тийм учраас та бүхэн тэгээ ойлгоорой. За одоо I have an асуудал гэдэг нэртэй шүлэг байна. Симүтийн төв хаалганд тэнд саналын шар хайрцаг хатсан байх юм. Тэр хайрцаг Чэйс автобусанд унтах охин шиг л тайв. Тэгтэл дэрэгдэн суух сахалтай хөвшин ирж бас зөөрмөглээд хэллээ. Өглөө өөнтөгч хүн биш шүү. Гэтэ цухалдаад болохгүй юм. Үндэсний төвүүдэндээ 2-2 сандлын хайрцгаар юу яадаг вэ наа? Сэтгэл мэдрэлээ эмчлүүлж байгаа хүмүүст үнэхээр сэтгэл саналаа хийх хэрэг гарч мэднэ л дээ. Оройд лавг дулам уран тогсын төвөр уншиж
өглөө сэрмэгцээ Шостакович сонсдог тэр хүмүүсийг бодвол хүн дэлбэрийн меланхолик хөнгөн аутизмтэй над шиг амьтанд л үнэгчлэн нойрсох саналын шар хайрцаг шиг сумын төвийн нархан үс сахал болсон цаны малгайтай өвгжөөр мануултайгаа чиглэл 9 автобус 41 зорчигчтойгоо чихвт зүүснийг жолоожтойгоо хэрэгтэй байх юм. Ингээд бодохоор энэ хот Ч9 хаягтай пик чигсэн улаан автобус шиг аврах том саналын хайрцаг юм а. Амьдралч бас ялгаагүй үйтэй хоосон хайрцаг да. Гинэ. За ийм шүлэг байлаа. Тэгээд ийм ном байгаа. За юу ярих вэ гэж байна. Сонирхолтой лимбигтэй сайн нэг юм хэлэх чад яг мартчихлаа. Тэр нэр юм философ сэтгэл судлал модлол урлаг нэг тийм амар хийсвэр тийм ертөнцөлтөө. Яг уу сэтгэл судлал арай бодтой болох юм. Тэгээ философ миний бодлоор ингээд бас амар амьдрал бодуулдаг тэгэж санагдаж байна. Би үнэхээр жоохон эмэрхороо философлог болчиход идэг юм шиг санагддаг. Тийм. Ингээд философ бодохоор амьдрал ятг учир ер нь юуны төлөө нийтрэл амар дипэрчдэг гэх юм уу? Дип болдог. За тэгээд дараа нь болохоор энэ номны нас айгуу гоё ном билээ. Би зүгээр нэг хальт ихлүүлсэн. Тэгээд энэ ном болохоор бичлэг хийж байна л та. Тийм. Энэ ном болохоор нэг тийм хэсэгчилсэн, нэг тийм урт бүр юм үргэлжилсэн тийм цуврал биш, сэдвтэй тийм ном шиг байсан. За тэгээд анхаарал хандуулсан явдалд баярлалаа. Бүгдээрэнд нь сайхан амраарай гэж хэлье. Тэгээд гоё сайхан амраад сэрцгээгээрээ өглөөг гоё инээмсэглэл дүүрэн ухтаарай. Бүгдээрэнд нь хайртай шүү.